Байцааны сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Infosort podcast-ийн дараагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт маань сүлжээний аюулгүй байдлын талаар эмтэл группийн мэдээллийн аюулгүй байдлыг халах инженер Даш Цэвэг оролцож байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд, сайн бацгаана уу? За өөрийгөө танилцуулаарай. Намайг Даш Цэвэг гэдэг эмтэл группэд мэдээллийн аюулгүй байдлыг халах инженер хийж байгаа. Одоо 7 жил шахам орчим 6-7 жилийн туршлагатай яг энэ чиглэлээр ажилласан. Өмнө нь бол үндсэн сүлжээ ашиглалтын инженер буюу сүлжээний мобайл сүлжээний хэсгээр бас ажиллаж байсан туршлагатай юм байна. За та яагаад яг ингэж мэдээллийн аюулгүй байдал чиглэлээр болон яг тэр дундаа сүлжээний аюулгүй байдлыг ингэ сонгож ажиллаад илүү сонирхолж явсан бэ? Ер нь аюулгүй байдлын эрсдлүүдийг үнэлэхээр сүлжээний аюулгүй байдал бол нэлээд өндөр эрсдэлтэй байдаг гэж би бол үздэг. Ялангуяа East to West чиглэлийн дотоод сүлжээний эрсдлүүд нь бол нэлээд өндөр байдаг. Тэн дээр нь microsegmentation хийх, ер нь бодлого журмыг зөв тодорхойлох, тэгээд тэн дээр нь одоо ашигтай зөв сайжруулалтыг имплемент хийх энтер гэдэг нь бол нэлээд сонирхолтой байдаг. Тийм болохоор би ер нь анхнаасаа сүлжээнийхаа суурийг зөв тавих юм бол цаашдаа эрүү хөгжих боломжтой байна гэдэг үндслэлээр л энэ чиглэл рүү анхаарч ажиллаж байсан. За бас хоёрын шууд удирдлага манаас нэлээд нөлөөлөд энэ чиглэл рүү орж ажиллаарай. Энэ бол нэлээд хэрэгтэй шүү гэдэг зөвлөмжүүдийг бас өгдөг байсан. Тэгээд энэ бүгдийг нийлүүлж байгаа л яг энэ чиглэлээр ажиллаад 3-4 жил болт хойштой идэвхтэй ажиллаад тэгээд тэрнээс хойш олон төрлийн fluid team, red team за тэгээд зарим нэгэн байдлаар дүрм журмтай холбоотой, эрсдэлтэй холбоотой зүйлүүдээр хүртэл ажиллаад явж байсан. Бага. За Immunog community-гийн яг волонтер гэж явдаг тий. Яг Immunog-ийн талаар танилцуулбал. Immunog community нь болохоор үндсэн үйл ажиллагаа нь яг knowledge share хийх зорилготой байгаа. Тэн дээр 5 өдрийн workshop, за 4-5 өдрийн workshop гэдэг нэг өдрийн конференс хийдэг. Тэр конференс дээр болохоор яг сайн туршлага болон одоо инженеруудын paper-ыг танилцуулдаг. Workshop дээр болохоор яг апникийн сурагч багш нартай хамтраад одоо тренд болж байгаа сэдвүүдээр 5 хоногийн одоо practice заадаг ийм community байгаа. Би болохоор сүүл Immunog 3-оос хойш гэдэг нь сүүлийн 4 жил орчим яг идэвхтэй волонтер хийж байгаа. Тэн дээр юунд дээр ажиллаж исэн бэ гэвэл STN болон автоматжуулалтын талаар ер нь local instructor хийж үндсэн багштай туслах маягаар ажиллаж исэн байгаа. За тэгээд конференс дээр нь бол 1-2 удаа танилцуулга хийжсэн. Яг өөрийн сайн туршлага алдчихсан байгаа. Immunog нь яг нэг хамгийн анх хэзээс ингэж байгуулагдаж эхэлсэн. Тэгээд яг одоо мэдээллийн аюулгүй байдлаар явж исэн байж Immunog бол яг сүлжээний талаар штэ. Тэгээд ингээд цуг ингээд ороод явах нь одоо ингээ ямар байна? Immunog community нь болохоор 2019 оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан. Immunog нэгийг зохиосон. Би яг тэр конференс болон workshop нь ингээд зүгээр суух боломж олдоод манай компаниас суугаарай гэдэг чиглэл өгсөн зүйлөө. Тэгээд ямар нэгэн байдлаар суух боломж олдоод яг сууж исэн. Workshop дээр болохоор RTPH буюу одоо remotely trigger black hole гэдэг зүйлийг сурж исэн. Тэрийг яг байгууллага дээр автоматжуулж хэрэгжүүлээд одоо автоматар black hole DDoS тулж хаалгыг оруулах боломжтой болгож исэн прожект хийсэн. Тэрнээс хойш ерөнхийдөө за энэ community маань нэлийн хэрэгцээтэй юм байна. Яг бодит амьдрал дээр нэлийн хэрэгжүүлж болохоор юм байна. Бас их үнцэнтэй мэдээллүүдийг заад юм байна гэдэг ойлголтыг аваад за хоёр дээр бол онлайн байдлаар болж исэн байхаа би бас санах байна. Тэгээд яг 3 дээр онлайн байдлаар орж исэн байна. 2 дээр би бол оролцоогүй. Тэгээд 3 дээр нь бол яг энэ дээр актив волонтер болёо гэдэг хүсэлтээ өгөөд за Immunog-ийн волонтерууд маань бас энийг хүлээн зөвшөөрч аваад тэгээд бид одоо яг идэвхтэй волонтер хийж байгаа. Сайн дурын ажлыг хийж байгаа. Тэр Immunog нь бол одоо байнгын үйл ажиллагаатай community юу тий? Тийм ер нь одоо цааш ч гэсэн үргэлжлэн гэж найдаж байна. 7, 8, 9 гэл. Одоо урт удаан хугацаанд үргэлжлэх байх гэж найдаж байна. Ер нь сонирхсан хүн болгоо ингээ волонтер болох боломжтой юу? Мэдээж сайн дурын ажил учраас сайн дурын ажил хийх сонирхолтой бүх хүмүүсд бол нээлттэй байгаа. Энэ дээр бол ямар нэгэн гişүнчлэл төлбөр гэсэн зүйлүүд бас байдгүй байгаа. За мэргэжлийн сертификатуудын талаар ямар сертификаттай вэ? Би яг сүлжээний аюулгүй байдал чиглэлээр CNP Infrasyncor гэдэг сертификаттай байгаа. Тэрийг бол авахсан шалтгаан нь болохоор өмнө нь дурдсанчлан 18 онд мобайл сүлжээний инженер хийжсэн. Тэн дээр бол үндсэн сүлжээг бас
нэлээд ойлгоод ирэхээр яг бас энэ national traditional сүлжээ гэж яг юу юм бэ гэдэг тэрийг ингээд сурах хүсэлтэй айгүйх байсан. Тэгээд enterprise гэдэг сертификат маань яг routing, switching болон аюулгүй байдал, за voice бол автоматжуулалт гэсэн маш өргөн сэдвийг одоо хамарсан ийм сертификат байсан. Тэгээд тэр яг тэр чиглэлээр нь бас ингээд сураад тэр сертификатыг нөө шалгалтыг нөгөөд авсан байгаа. Бас WatchGuard Security Admin гэдэг сертификат байгаа. Энийг нь бол яг Хонконг дээр WatchGuard-ын төв дээр нь очиж шалгалтыг нөгөөд авч ирсэн. Бас ийм сертификат байгаа. Сертификатуудыг авах процессын хувьд бол одоо нэг хэдэн өдрийн хугацаанд бэлтэж аваад шалгалт нь яг хэдэн минутад ямар байсан. Одоо WatchGuard бол бүр очиж аваад шалгалтыг өгсөн байна шүү дээ. Тэгээд тэр процессын талаар дэлгэрэнгүй ярил. За яг бэлтгэх хугацаанд бол би аль алинд нь бол сургалтын төвд хамрагдаад сургалтанд нь суугаад авч ирсэн. Яг цаг хугацааны хувьд болохоор нэг 2 цаг орчим байсан мөлөө дээ. Тэгээд ерөөхдөө нэг quiz marker хойд аль алины өгч ирсэн. Яг нэг сонголттой ABCD энэ гэдэг хариулттай тийм маркер өгч ирсэн. Нэг 2 цаг орчим байсан санагдчихэв. Тэр нь бол 19 онд хоёуланг нь авч ирсэн. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар яг энэ сүлжээний аюул байдлын чиглэлээр сертификатанд хамрагдаагүй. Сертификат авах гэж зориагүй. Тэгээд ямар нэгэн сургалтанд хамрагдаагүй юм байдалтай л байна да. WatchGuard-ын сертификатыг болохоор Монголдо сурчаад тэгээд шалгалтын зөвхөн очиж өгсөн үү? Үгүй. Яг тэн дээр бас нэг боломж байсан нь одоо манай байгууллагаас зарлагын дагаад Хонконг руу сургалтанд нь хамрагдуулаад 3 өдрийн сургалтанд хамрагдаад тэгээд тэндээ шууд шалгалтыг нөгөөд авч ирсэн байгаа. Тэрнээс өмнө бол WatchGuard-ыг байгууллага дээр имплемент хийх юмх ажлуудад бас оролцож ирсэн байгаа. Энэ хоёр сертификатууд маань одоо нөгөө ямар нэгэн ажлын туршлага жил ч юм уу тийм шаардтай юм болов? Яг заасан жил хугацаа гэж байхгүй бах. Гэхдээ CNP-ийн хувьд бол мэдээж professional төвчний сертификат учраас мэдээж бодит байдал дээр ажиллаж исэн. За тэрний талаар ойлголттой одоо автоматжуулалт, cyber security, routing switching гэдэг талаар мэдээж ойлголттой байх шаардлагатай. Яг үндсэн мэргэжилтэн төвчний сертификатууд байгаа. Сертификатуудын маань авсан одоо нэг хугацааны хувьд болохоор хэдэн жилийн хугацаатай сертификатууд гэдэг. WatchGuard-ийнх бол хугацаагүй. Юуны CNP сертификатын хувьд болохоор 3 жилийн хугацаатай байсан. Тэр маань бол 19 онд авсан гэдэг чинь 23 4 онд гэдэг тэр нь бол дууссан. Дуусах талбай хандж байгаа. Яг тэрийг нь бол би яг хизээ дуусах талаар нь хараагүй байна. 24 онд дуусах байсан билүү дээ. Эсвэл 23 жил айлын. Тэгээ өргөжлөлөө сонголтоо хийгээ явчих боломжтой тийм. Сонголтыг нь олж шууд хийгээд явах боломжтой. За, яг cyber security analyst-аар бол нэлээд удаа ажиллаж байгаа тийм. За, мэдээллийн аюулгүй байдлын шинжээчд маань ерөнхийдөө бол өдөр тутмын ажилдаа яг юу хийдэг вэ? За, cyber security-гээр болохоор одоо ингээд нийтдээ 6 жил ажиллаж байна. Энэ дээр нь болохоор би яг өмнө дурдсанчлаа эхлээд сүлжээний аюулгүй байдал гэдэг чиглэлээр нэлээд ажилласан. Энэ дээр нь бол инфрага зөв зохион байгуулах, за тэгээд DDoS яаж mitigation хийх, за firewall-уудыг яаж зөв тохируулах, дээрс нь сүлжээнийхээ log traffic-ийг нь яаж анализ хийх, тэрийг нь яаж цуглуулах вэ гэдэг талаар ерөнхийдөө ажиллаж исэн бол сүүлийн үед бол Blue Team болон Red Team гэсэн чиглэлүүд рүү бас хальталд одоо ажилласан. Blue Team дээр бол нэг 2 жилийн хугацаанд ажиллахад яг instant handling гэдэг зүйлийг хийсэн, forensic analysis гэдэг зүйлүүдийг бас хийсэн. Тэгэхээр инженерүүд маань одоо ингэдэг SOC манах яаж бүлт хийдэг вэ гэхээр open source одоо MITRE attack detection гэж үүдэг. Тэдний дагуу рүүлүүдэд тохируулаад яг өөрлөгөө бодит талхлыг хийж үзээд рүүлүүдээ детектж гэнэ үү эсвэл undetected байна уу гэдгийг нь баталгаажуулдаг. Тэгж ажилланаар яг даваа тал нь юу гэдэг вэ гэхээр жинхэнэ алхлахын үед бид нар бол аль хэзээ шалгагдсан билээ рүүлтэй. Тэгээ тэрийг simulation хийгээд одоо кварталыг шалгадаг иймэрхүү процесстэй ажиллаж байдаг байгаа. За яг бодит талхлад өртөж байгаа эсвэл өртөх магадлал өндөртэй үед бол forensic analysis гэдэг яг халдлагын үндсэн шалтгаан нь юу байсан бэ гэдгийг тодорхойлох чиглэл рүү ажилладаг. Мэдээж халдлагын үндсэн шалтгааныг олсон бол тэрийг ингээд зайлшгүй засуулах, эсвэл бүр унтраалгах системийг шийдвэрлэх, up-to-date байдалтай байх иймэрхүү байдлуудаас нь бас нэлээд анхаарч ажилладаг. За Blue Team-ийн хувьд бол юм байна. Red Team-ийн хувьд болохоор манай баг бас яг dedicated Red Team гэж байгаа. Энэ дээр одоо өдөр тутмын явж байгаа pentesting шалгалтууд болон за quarterly эсвэл yearly яг үндсэн том penetration test ажлуудыг хийдэг байгаа. За бас third party-тай хамтраад гадны болон дотны вендоруудтай бас хамтраад penetration test хийж ирсэн. Байгууллага дээр хийлгэж ирсэн.
ийм туршлагууд байгаа. За одоо бусад байгууллагууд маань ийм blue team-тэй тэгээд red team-тэй ингээ болох гэж байгаа байгууллагуудад ер нь бол өөрийн зүгээс суух гэж байгаа зөвлөгөө юу? Миний бодлоор яг байгууллагууд маань хамгийн ихэнд яг өөрсдөө хаана байгааг л тодорхойлох нь аюул чухал. Тэрийг бол NIST, CIC гэдэг ч юм уу фреймворкийг бариад тодорхойлж болно. Өөрсдөө хаана байгаа вэ гэдгийг мэдж байгаа үед бусад контроллуудыг нь ашиглаад бид нар энэ хөтөл хөгжиж болохоор байна гэдгийг тодорхойлох боломж байдаг. Тийм болохоор яг хамгийн эхлээд хийх зүйл нь бол өөрсдөө үнэлээд эсвэл мэдээж үнэлдэг байгууллагууд маш их байгаа. Тэднийг үнэлүүлээд одоо яг хаана байгаа вэ гэдгийг олох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгснийхаа дараа яг дараагийн степүүд бид нар яг аль хүрэх вэ гэдэг зорилгоо тодорхойлоод тэрийг мэдээж бас өмнө дурдсанчлан CIS, NIST гэдэг тиймэрхүү фреймворкийг ашиглаад яг тийм биш. Яг тиймэрхүү төстэй фреймворкуудыг жишгэлж болно. Тэгээд тодорхойлох боломжтой байгаа. Тэгэнгүүтээ тэрийг одоо урт хугацаанд roadmap байдлаар тавиад ингээд бид нар цаашдаа хөгжих боломжтой байна гэдэг зүйлийг барьж явуул их зөв санагдаж байна. Ерөнхийдөө бол урт хугацааны төлөвлөгөөг ихэндээ гаргаж ирээд тэгээд тэрийг таскаараа багаараа явуул. Одоогийн байгаа нөхцөлөө үнэлээд урт хугацаа руу тэрийг одоо яаж хөгжүүлэх боломжтой вэ гэдгийг харах нь нэлээд чухал. Түүнээс биш одоогийнхаа байгаа нөхцөл байдлыг мэдгүйгээр яг яаж юуг яаж сайжруулах вэ гэдэг зүйлийг бол гарах боломжгүй гэж би бол бодоод байна л да. За одоо нэг шинээр ажилд ороод өөртөө бас ингээ blue team руу орох уу, red team руу орох уу ч гэдэг юм уу тэгж бодож байгаа юм нэг хүмүүс эдэг та тэгээд яг ингээ өөрийн гэсэн чиглэлээ олж чадахгүй ч юм уу тэр хүмүүст ингээ зөвлөд яаж ингэж blue team-ээр ингээ ирээшээд явах уу гэдэг. За шинэ инженерийн хувьд бол өөрийнхөө карьерийг ихтэйсэн тодорхойлох нь бол бас нэлээд асуудалтай байдаг болов гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн тийм байсан. Яг одоо тухайн юм одоо шууд удирдлага байгааг бол бас энэ асуудал төр бол нэлээд эргэлзэнгүй л хандах шинж маягтай байсан. Тэгээд сүүлд хараад ах нь юу юм бэлээ? Cybersecurity roadmap гэж угаасаа ингээд янз бүрийн байгууллагууд гаргацсан байдаг. Одоо жишээ нь бол нэг Paul Jeremy-гийн roadmap гэж байдаг. Тэндээс харж агаад яг би энэ чиглэлээр ажиллавал ийм зүйлийг хийх боломжтой юм байна. Энэ хүртэл өсөх боломжтой юм байна гэж сертификатын явд гаргацсан байдаг юм байлээ. Тэрийг нь харж агаад одоо за би хамгийн эксперт болох юм бол яг ийм юмыг чаддаг болох юм байна гэдгийг чинь тодорхойлцсон бас тиймэрхүү типүүд байгаа. Тэрийг нь харж агаад за надад ер нь энэ тохирол юм шиг байна да гэж тодорхойлуулах зүгээр байх. Би бас яг энэ дээр өөрөө зүгээр хүнээс чиглэл авч явж байсан болохоор бас туршлага байхгүй. Гэтэ ер нь бол шинээр орж иж байгаа хүмүүстэй аль алинд нь л ямар нэгэн байдлаар оролцоо хийгээл өөртөө ер нь бол үтсэн л дээр байх тийм. Ер нь тийм чаленжтай. Ер нь сурах хүсэлтэй хүн бол тэгээд аль алийг сураад явсан ч болно. Манай бол тэгж ажиллаж байгаа хүмүүс бас байгаа. Яг манай аналистуудад хувьд аль тал руугаа ороод явдаг. Бүр сонирхолтой бол cloud security, DevSecOps гэдэг зүйлийг судлаад явдаг. Иймэрхүү тохиолдлууд байгаа. Тэгэхээр бас өөрийгөө бити хязгаарлаарай гэж дүү нартай захиж хэлмээрээ. За, InfoCert компанитай хамтраад CNA сургалт орох гэж байгаа. Тэгээ энэ сургалтын хамтлаар дэлгэрэнгүй тайлбарлавал. За, InfoCert компанитай хамтарч авах гэж байгаа CNA сургалт маань болохоор яг dedicated ямар нэгэн сертификатын CNA сургалт биш. Яг routing, switching болон automation, security гэдэг бүгдийг нь багтаасан ямар ч юм сургалтын хөтөлбөрийг бэлдэж гаргасан байгаа. Энийг сурснараа ямар тавуу талтай вэ гэхээр одоо модерн явагдаж байгаа сүлжээний automation гэдэг зүйлийн талаар ойлголттой болно. За одоо cyber security-ийн асуудлууд бас нэлээд хот болж байгаа учраас network security-тэй холбоотой юмнуудын талаар ойлголттой болно. За тэгээд мэдээж үндсэн сүлжээний сургалах layer 2, layer 3 дээр routing switching гэдэг талаар бас ойлголттой болно. Яг энэ сурснараа сүлжээний энгийн түвшинд бол нэлээд өргөөрийн ойлголттой болох юм шүү гэж хэлмээр байна. За сургалт нь яг хэдэн сарын эдэнд хаана болох? Хэр удаа хугацаанд? Сургалт маань болохоор 11 сарын 26-наас 1 сарын 9 хүртэл 2 дахь болон 4 дахь өдрийн 19:00-аас 21 хүртэл шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургууль дээр урьдчилан байгаа шүү. Энэ бол сар гарны хугацаанд 2 дахь болон 4 дахь өдөр оройн 7-оос 9 цагийн хугацаанд үргэлжилж орох юм байна тий. За тэгээ энэ удаагийн дугаарт маань оролцсон маш их баярлалаа. Тэгээд сүлжээний аюулгүй байдлын талаар мэдээлэл мэдлэгийг бас сонсогч төгөөсөнд бас маш их баярлалаа. За баярлалаа. Урьж оролцсоос явдал баярлалаа. За дараагийн дугаараараа уулзцгаая. Баярлалаа.